Сайн байна уу цэцэг түншлэгээний хамт олон байна. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За ингээд бид бүхэн яг одоо нийслэлийн ерөнхий боловсролын 13 дугаар сургууль дээр ирсэн байна. Тэгээд өнөөдөр мөнх эрдэнэ дүүгийн маань төрсөн өдрөнд тохиолж байгаа юм байна. За тэгээд энэ сайхан баярын тохиолдуулаад ар сонсууга хайртай ээж нь хүү болон багшд нь сайхан гитийн бэлэг явуулсан байна. За ингээд ороод гард болцгоо. Зя сайн байна уу? За ингээд өнөөдөр нөгөө мөнх эрдэнэ дүүгийн төрсөн өдөр болж байгаа юм. Өөрөө чинь шавийн тэгээд за ээж нь хүүгийнхаа төрсөн өдөрт бэлэг явуулаад мөн танд бас баярлж талархаж явдгаа илэрхийлээд за энэ сайхан цэцгийг өгсөн байх шүү. Тэгээд за энэ сайхан сэтгэлийн үгийг уншаад өгөөрэй гэдгсэн. За амьдрал нь аз жаргалаар дүүрэн байг, ажил үсэн амжилт бүтээлээр дүүрэн байгээ. Багштай үргэлж баярлж талархаж явдаг шүү гэсэн байна. За манай мөнх эрдэнэ болохоор ээж нь Канада улсад амьдардаг. Тэгээд аавтайгаа, ахтайгаа, эмээтэйгээ ингэж амьдардаг. За мөнх эрдэнэ бол одоо сурлах сайтай, хүмүүжил сайтай, аавын хайраар дүүрэн, ахын хайраар дүүрэн, өглөө болгон ах нь одоо манай мөнх эрдэнэг оруулж ирж өгдөг. Тэ ингээд үлгэр жишээ сайхан гэр бүл байдаг. Тэгээд мөнх эрдэнэ шавьдаа төрсөн өдрийн мэндийг хүргээд тэгээд их орондоо эрэхтэй сайн иргэн болж төлөвшөөрөө гэж хүсье. Тэгээд аав ээжд нь эрүүлийн сайн сайхан бүхэн хүсээрөө. Баярлалаа. Баярлалаа. Өстой гоё хүсье. Тэст гинтийн байлаа. За баярлалаа. За бид бүхэн сургууль дээр нь ирсэн боловч за манай төрсөн өдрийн эзэн маань хичээлэн тараад гэртээ ирсэн байгаа юм байна. Тэгээд бид бүхэн яг одоо гэрийн гадаа ирсэн байна. За ингээд орцгоё. Зя сайн байна уу ах идөө мөнх эрдэнэ. Зя. Зяах нь юу ч гэсэн энэ бэлгийг өөртөө ингээд өгчихье. Зя. За бас энэ бас бэлгийг. Зя тэгээд ах нь болохоор за ээжийнх нь хүсэл дээр өөртөө сайхан мэдлэгийг өгөх гээд явж байгаа юм шүү. Ах нь мэдлэгийг нь уншаад өгье заа юу. За. Миний хайр түүдээ гэж хайдсан байна. За ээж нь чамаас ас хол Канада улсад амьдарч байгаа ч гэсэн зүрх сэтгэл минь өргөл чамаага гэдэг юм шүү. Өдөр бүр чамаага бодож чиний инээмсэглэл дуу хоолой бяцхан гар халуун тэрвэлтийг чинь маш их санаж явдаг. Хүмүүн чи минь миний амьдралын хамгийн том аз жаргал, хамгийн үнцэнтэй эрдэнэ юм шүү дээ. Чиний төрсөн өдрөөс хойш ээжийнх нь амьдралын гэрэл гэгээ утга учир баяр баясгалаар дүрж одоо чи минь хэдийнэ 10 нас хүрчээ. Улам ухаалаг зоригтой сайхан сэтгэлтэй хүү болсон гэдэгт ээж нь үнэхээр итгэлтэй байна. Амьдрал чинь баяр баясгал, аз жаргал, инээ төр үргэлж хамт байг. Заримдаа чимэн гуниглах, алдаа гарах үе гарна. Тэр үед бүү шантраарай. Тэр бүх зүйл чамайг илүү хүчтэй, ухаалаг, сайн хүн болгож төлөвшүүлдэг юм шүү. Чи чаднаа. Чи хичээвэл хүссэн бүхэндээ хүрч чадна гэдэгт ээж нь итгэлтэй байна. Ас хол байгаа ээж нь чамаагаа үргэлж дэмжиж, хамгаалж, хайрлж, чи ганцаараа биш шүү, хизээч биш. Ээж нь үргэлж чиний талд, чиний ард байдаг гэдгийг санаарай гэсэн байна. За тэгээд удахгүй хоёлоо уулзнаа. Тэр мөчийг ээж нь өдөр бүр төсөөлж дэсэн ядан хүлээж байгаа шүү. Чамаага чанга тавирж духан дээр чинь үнсээд миний хүү гэж хэлэх тэр агшин миний хамгийн том аз жаргал байх болно. Хүмүүн эрүүл инх байж үргэлж инээмсэглэж зоригтой байгаарай. Мөрөдлөө дагаж сайхан бүхнийг бодлож санаж яваарай. Чи аль хэдийн маш том онцгой ээжийнхаа хайр итгэлийг хүлээсэн том хүү болсон шүү. Төрсөн өдрийн минь төргий миний зүрхний нэг хэсэг гэсэн байна. Зя. Яах нь гээд захиагийн гээд чамдагч. Ахын дүүгээ ээж нь яа тэр удаж байгаа. Араг 4-3 жил. 4-3 жил. Ээжийг их санаж байна уу? Тэгээ ер нь ээж нь хоолохоор яг юу нэг хэцүү вэ? Араг яг юу нэг хэцүү байна. Илүү санаал.
илүү санаадаа. Тэгээд ахандаа ер нь санахаараа яадгийг. Ээжигээ санаад амар хэцүү байхаараа ер нь юу ийдгүү? Бодоол байдгүй. Улам санаал байдгүй. Ээж одоо ээжтэй дотроо бодож явж байгаа. Хэлэх гоё үг байна. Хурдан ирээрээ л гэж хэлдэг. Хурдан л ирүүл ер нь гоё юм. Хайртай шүү ээжээ. Тэгээд та сүний зүрхэнд үрд юм байх болов. Би таныг илүү санаж байгаа шүү. Өдөр алга илүү сандаг шүү. Хайртай шүү ээжээ. Хурдан ирээрээ.